гүзээлцгнүүдтэй за ганц би хүмүүсүүд өнөөдөр гүзээлцгэн хос хүмүүсүүд өнөөдөрөөс хийж ирээш заяа. Тэгэхээр өнөөдрийн ярих хамгийн гайхалтай бүр сая долларын үнэтэй зөвлөгөөг би та нартай өгөх болно. Hi guys. Oh my god. Олцаагүй ямар амар удсан бэ. Яг ингээд бичлэг хийгээгүй миний хувьд бүр үнэхээр одоо ингээд бичлэг хийхээ сууж байгаа да ад жаргалаар дүүрэн байна. За тэгээд нэг хэсэг би Америкт байдаг найзтайгаа хамтраад ярьсан ч яах вэ подкастыг та бүхэндээ хүргэж байсан. Нэг 3 дугаар 4 дугаар явсан. Тэгээд миний би шинэ оноо ар гэрийнхэнтэйгээ гэр бүлтэйгээ гаргах гад Монгол явсан. Тэгээд Монголд нэг сар 10 хоногийн хугацаатай байсан уу? Байж агаад хурж ирсэн. Тэгээд Монголд байх хугацаанд өгн подкастаа өргөжлүүлээд эсвэл Монголд байх хугацааны тэр Монголд дах бичлэгээ хий гэж бодсон боловч ирсэн ихнийхээ 7 хоног таниад хүрээд явахынхаа өмнөх 7 хоногтаас ханиад хүрээд тэгээд уулзааг уудсан найз нартайгаа уулзаад шинэ оноо гэр бүлийнхэнтэйгээ гаргаад тэгээд ер нь бол ихэнх цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг хүссэн учраас үнэхээр надад тэгэж бичлэгийг цаг зав бол гараагүй. За тэгээд одоо ингээд Австралиа буцаж ирээд бараг юу ээ би чинь 10 тэрсэн гэхээр чинь одоо 2 сар тэг бараг дахиад Австралид ирээд 20 хонцсон байна. Тэгээ үүний дараа арай гайгүй цаг зав чөлөөтэй болоод бичлэгээ хийгээд сууж байна. Тэгээд үнэхээр гайхалтай. За удахгүй цагаан сар боллоо. За цагаан сарын өмнө гэгийн хайрын Валентины өдөр айлчлал ирэх нэ аж аргалтай авах суудаад. Гэтэ би өнөөдөр Валентины талаар ярихгүй. Валентин хэрхэн үүссэн, ямар түүхтэй, яасан, ийсэн тэр талаар бол ярихгүй. Угаасаа хүн болгон үүний талаар мэдж байгаа. Тэгээд 10 хүн дутмын нэг нь л зөвхөн хостой байгаа. Тийм учраас би өнөөдөр ганц би хүмүүсээ бодоод үргэлж ганцаарддаг хин нэгэнтэй болохыг хүсдэг. Тэр ганц би хүмүүсээ бодоод би Валентины тухай ярихгүй. За тэгээд би аж аргалтай хосуудад зориулаад өнөөдөр бичлэгээндээ ийм чэритэй эмиг зүссэн. Та нар үргэлж ингээд хосоороо хоёлаа гоё байгаараа заа гэд. За тэгээд миний гүзээлцэн харагдахгүй байна. Би ганц би хүмүүстэй зориулаад гүзээлцэнтэй бодолг өмсөн. Та нар бол гүзээлцэн шүү. Гүзээлцэнүүд ээ. За тэгээд би бүр цаанаасаа дэлжгнаад байна. Бүр ингээ бичлэгээ хийгээгүй удсан бол ингээ бичлэгээ хийхгээ сууж байгаа болохоор үнэхээр аж аргалтай байна. Тэгээд гүзээлцэнүүдтэй за ганц би хүмүүсүүд өнөөдөр гүзээлцэн хос хүмүүсүүд өнөөдөрөөс хийж ирээш заяа. Одоо манай энд ингээд шөнийн 12 өнгөрч байгаа байхгүй бараг 1 цаг болох гэж. Тэгээд би бичлэг хийхдээ нүрээ бодохыг үнэхээр хүссэн. Даанч миний залхуу хүрээд тэгээд за зүгээр л уруулаа бодчихъя гэд уруулаа улаанаар бодсон. Тэгээд үзэгчтэйгээ бүгднийг үнсээ. За тэр яг. Тэгэхээр өнөөдрийн ярих хамгийн гайхалтай бүр сая долларын үнэтэй зөвлөгөөг би та нартай өгөх болно. Тэр тусмаа зөвхөн ганц би хүмүүстэй зориулсан сая долларын үнэтэй зөвлөгөөг би та нартайгаа хуваалцах гэж байна. Ганцаараа хэрхэн ад жаргалтай байх арга техникийг хуваалцах болно. Үнэхээр гайхалтай арга техник. Тийм учраас та нар өнөөдөр хосуудыг харж атаархаж урамжин хугарч ганцаардахгүй. Яагаад гэвэл би өнөөдөр та нартай ганцаараа байх, ганцаараа ад жаргалтай байх арга техникийг хуваалцах гэж байна. Тэгэхээр айгүй их техник байгаа. Бүр үнэхээр их техникүүд байгаа. Тийм учраас би ерөнхийдөө товч бөгөөд тодорхой гэлс хилээж авна. Тийм учраас та хэд маань үзэг цасаа аваад үүнийг тэмдэглэж аваад хосуудыг атаархад аж аргалтай байх хэрэгтэй. Амжилт.
эхэлцгээе. Эхний арга бол айцаа мэдэх. Айцаа мэдэх. Хэрхэн айцаа мэдэх вэ? Хамгийн эхний асуулт бол яг таныг ганцаараа байхаас айлгаж байгаа шалтгаан бас үүнийг ганцаардахаас айдаг тэр олон элементүүдийг цаас үзэг аваад үнэнгээр нь өчөх. Зөвхөн өөрийнхөө үнийг та өөрөө л мэднэ. Тийм учраас үзэг цаасаа аваад өөрийнхөө үнийг айцаасаа хэрхэн юунаас болж айж байгаа тэр элементүүдийг тэр шалтгаануудаа бичээд тэгээд ард талд нь үүнийг шийдвэрлэх аргуудаа дээрээс нь боломжтой аргуудыг өмнө эсвэл ганцаардаа хэрхэн амжилттайгаар давж туулж исэн ганцаардах тэр айцаасаа хэрхэн мултарч исэн хид хідэн шалтгаануудаа бичээд хамгийн анх талд нь хамгийн тэр айцаас хөндөрөх холдох өөр замаар алхах тэр боломжит аргуудыг өөрийгөө сонсоод үнэнчээр бичих. За, хоёр дахь арга бол сэргээн босголтын ажил. Яагаад сэргээн босголтын ажил гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр таны сэтгэл зүйтэй шууд холбоотой арга. Бас л үзэг цаастай холбоотой. За, шалтгаан нь гэх юм бол та заавалжгүй хэн нэгэнтэй дотн харилцаатай байж ич аж аргалтай болно гэсэн таны бодол. Заавалжгүй өдрийн турш, өглөөний турш, оройны турш, оройг хэн нэгэнтэй өнгөрөх, түнтэй хөтөлцөөд, зовлонгоо тоочоод, эрхлээд өдрийг зугаатай өнгөрөх. Өөрийнхөө аж аргалыг хэн нэгнээс хамааралтай болгох. Яг энэ явдлаас салах. Заавалжгүй би ганцаараа байгаа учраас, би хосгүй учраас, би гонигтэй надад хийх зүйл авахгүй, би өдрийг сайхан өнгөрүүлж чадахгүй. Энэ явдлаасаа энэ бодлоосоо татгалзаж сурах. Үүний бас нэг шийдвэрлэх арга нь юу вэ гэхээр өдрийн тэмдэглэл бичих. Та юу гэдгийг найз нөхөд, гэр бүл, дотны харилцааг хин нэгнтэйгээ өдөржин цагийг өнгөрөөгөөд оройн нь өнгөрөөсөн цаг, хорон, мөч юу хийсэн тэр тухайгаа дэлгэрэнгүйгээр өдрийн тэмдэглэл хөтлөөд маргааш нь ч юм уу ер нь ойрын хугацаанд цаг гаргаад бичсэн зүйлээ уншаад яг үүнийгээ өөр хэн нэгэнгүйгээр ганцаараа хийж чадах тэр сэтгэл зүй бодлоо өөрийгөө удирдах хийх явдал юм аа. Үүнийг сэргийн босголтын ажил гэж нэрлэж байгаа. Заавалжгүй хэн нэгнтэй ямар нэгэн үйлдэл хийж өөрийгөө аж аргалтай болгох биш. Үүнийг хэн нэгнтэй хийх тэр үйлдэлээ ганцаараа хийгээд аж аргалыг мэдрэх сэргийн босголтын ажил юм шүү. За, 3 дахь арга. 3 дахь гайхалтай техник. За, дараагийн аж аргал бэлэглэх техник бол өөрийгөө мэдэх явдал юм. Энэ бол өөртөөгөө ярилцах, өөрийгөө чагнах, өөрийгөө мэдрэх, өөртөө цагийг зарцуулах тэр хугацаа хэлж байгаа. Хамгийн гол нь өөрийгөө мэдэх. Өөрийгөө үнэхээр мэдж байгаа. Ер нь бол ингээд ирээдүйн зорилго, ажил бүхий л зүйлсээ та өөрөө л бүтээн. Зөвхөн өөрөө ганцаараа яв. Та сургууль соёлтой ганцаараа явна. Та шалгалтаа ганцаараа өгнө. Та тэр сурж мэдсэн боловсролоороо та ганцаараа ажилд орно. Та ганцаараа ажилд орох тэр өргөдлийг ярилцлах нь та өөрөө ганцаараа явна. Хизээч таны үерхтэй хий нэгэн ч юм уу хамт байдаг хүн таны өмнөөс явахгүй. Тийм учраас өөрийгөө мэдээд үүндээ хүлээн зөвшөөрөөд ер нь бол өөрийнхөө амьдралын туршид та зөвхөн өөрөө байх учраас өөрийгөө зөвхөн юунд дуртай, юу хийх ёстой, юу хийхээр төлөвлөж байгаа бүхий л зүйлсээ өөрийнхөө төлөө зориулаад өөрийгөө мэдэж аваад өөрийнхөө төлөө аж аргалтайгаар тэр замаараа ганцаараа нэмсэглэн алхах явдал юм. Ер нь бол өөрийгөө мэдчихэж аж аргалыг олж авна. Хин нэгэнтэй байлаа гэд өөрийгөө хэрхэн аж аргалтай болгохоо мэдгүй, хин нэгэнтэй байлаа гэд юу хийхээ мэдгүй, юунаас ямар жижиг юмнаас эсвэл ямар ч том зүйл хийсэн өөрийгөө мэддэггүй, аж аргалтай болоогүй хүн ер нь хин нэгэнтэй байсан ч гэсэн нэг хямраас жаргалтай болоод байна гэж би бас тийм ч амар ихтэй биш байна. Тийм учраас хамгийн эхлээд өөрийгөө мэддэг, хэрхэн аж аргалыг хаанаас олж түүнд баярладаг гэдгийг та мэдээд авах юм бол ганцаараа байсан ч гэсэн хин нэгэнгүйгээр аж аргалтай байх болно. За,
дараагийн ганцаараа аз жаргалтай байх техникийн хамгийн чухал техник. Энэ бол гүцэлцгнүүд минь сайн сонсож байгааз. Энэ бол 5 тухтай бүсээ орхих. Өөрийнхөө хамгийн 5 тухтай байдаг тэр жижигхэн бөмбөлөг дотроо ямар ч асуудалгүй зөвхөн л харилцдаг хүмүүстэйгээ, зөвхөн л уулздаг хүмүүстэйгээ, зөвхөн хийдэг л ажиллаа тэр ингээ өөрсчин амархан хийвсэн, тохирсон тэр 5 тухтай зооноо орхих. Үргэлж шин зүйлийг сурах, шин хүмүүстэй уулзах, шин зүйлд өөрийгөө сорих, шин зүйлүүд дээрээ нүүр тулах тэр явдал. Энэ бол бүр амьдралыг үнэхээр ингээд амьдралыг мэдрэх тэр амтыг мэдрүүлдэг. Яг мэдээж ингээ шин бүхэн эхлэх нь хэцүү, эсвэл эхлээд бүтлгүүдэх бодсноор болохгүй байх. Тэр бүхнээсээ айц аваад за би зүгээр л энэ хийдтэйгээ сайхан сэтгэлээ хаваалцаад энэ хийдэг ажлаа л хийгээл хинт ч гай болохгүй. Энэ үеиндээ ингээл байж идэг гэсэн бодлоосоо салаад шин зүйлтэй, шин сорилтуудаа, шин бүхний төлөө зоригтойгоор бас хөгжилтэйгээр инээдтэйгээр аз жаргалтайгаар нүүр тулан явах. Тэгхийн бол одоо ингээл ганцаардлын мэдээл ганц л одоо чамайг тэр тойрсон хүмүүсээс өөрийгөө тусгаарлуулсан тэр тусгай 5 тухтай тохилог тэр бүсээсээ гараад өөр чамайг өөрөөр харах, өөрөөр ойлгох, өөрөөр чамд зөвлөгөө өгөх тэр хүмүүстэй уулзаад, танилцаад, эсвэл өөрөөр чамайг нээх, өөрөөр чамайг үнэлэх тэр газар, тэр ажил, тэр сонирхолтой зүйлүүдэд хүч сороод орох. Тэгвэл та үнэхээр амьдралын амтыг мэдрэнгээ тийм гайхалтай шин зүйлс рүү бодоод ороод хүмүүлээ зөрөгтэйгээр явах. Дараагийн техник бол аз жаргалын тэр ойлголтоо өөрчлөх. Ойлгож байна уу? Би заавалжгүй ингээл хин нэгэнтэй хамт байж ижил аз жаргал мэдрэн. Би заавалжгүй кино театрт очихдоо дуртай киног үзмээр байгаад би ганцаараа үзэх юм бол би тэр киноноосаа таашаал авч чадахгүй. Би үнэхээр гой хоол идмээр байна. Гэхдээ би олон нийтийн газар тэр хоол идэх юм бол миний идмээрээс хоолч гой амттай санагдахгүй. Юугийн аз жаргалын тухай ойлголтоо дахин бодоод тэр нь заавалжгүй нэгэнтэй хийх үйлдэл байх юм бол түүнийг өөрчлөөд дахин аз жаргалын тухай ойлголтыг шинжилээд өөр ойлголтыг бий болгох. Одоо ингээл кино, концерт, тиймэрхүү юмнуудад ингээл хүмүүсээр нь дандаа ингээд цог олуулаа, найз нөхдөөрөө бужигнаал цаг авдаг шүү дээ, тийм. Эсвэл ингээд том үйл ажиллагаанд оролцох ч юм уу. Тэр бүхэнд ганцаараа яваад үз. Ганцаараа кино үзээд үз. Ганцаараа концерт үзгээд яваад үз. Ганцаараа олон нийтийн газар хоол идээд суу. Олуулаа хийдэг бүх үйлдэлийг ганцаараа хийж үзээд өөрийнхөө идеализмыг өөрчлөөд тэгээд түүнээсээ аз жаргалыг мэдрэх тэр одоо мэдрэмжийг олохгүй хичээгээд үзэх хэрэгтэй. Хэрв энэ одоо үнэхээр дайггүй боломж юм биш үү санагдах юм бол энэ үйлдэлийг дахин хийх юм бол та аз жаргалыг хин нэгэнгүүгээр биш зөвхөн өөрөө бүтээх тэр боломжийг олох боломжтой гэсэн үг. Энэ бас үнэхээр зөв. Бүр хамгийн шилдэг. Аз жаргалыг ойлгох тэр ойлголтоо шинжилээд дахиад бодоод бодлоо өөрчлөх. Гой техник гоц хамгийн энгийн бөгөөд ер нь айгүй үр ашигтай. Айгүй зөв. Тим техникүүд шүү. Би ер нь ингээд ярьж байгаанууд айгүй нэрэл тэгдэг гэж нэрэл тим юм биш үү гэд ер нь айгүй тим боломжийн нэг амар сансрын юм бод ерөөсөө ярихгүй бастай тийм болохоор айгүй амархан элементүүд, амархан техник аргууд байгаа. Тийм учраас бүгднийг туршаад үзээрэй. За тэгээд дараагийн техникээ дахиад хуваалцъя хэлье. За тэгээд дараагийн бас шилдэг техник гэх юм бол аз жаргалыг урьдчил болгох. Урьдчил. Энэ одоо энэ үг ингээд айгүй тийм юу гац хуваа хичээсэн зөвхөн өөрийгөө боддог жоохон нэг тийм олиггүй сонсогдож байна. Ой ямар тэнийг юм бэ ингээд аз жаргалтай байхын төлөө тэгээд бүх зүйлээ орхиол
Эсвэл нэг ингээл орондоо хөвтэй зүгээр суух нь аж аргалах юм бол тэг бүхэл назараа орондоо хөвтэй зүгээр суух юм бол эн чинь техник юм шүү гэд. Ойлголтыг эхлээд би өөрчилж хийсэн. Тийм учраас үүний дараа төстэй юм шиг сонсогдож байгаа ч магадгүй. Гэхдээ энэ бол өөр ойлголт. Аж аргалыг уртл болгох. 1-р, 2-р, 3-р гэх юм бол ерөөсөй байхгүй. Аж аргалыг хэрхэн уртл болгох вэ? Энэ болохоор бас л нэг өөрийгөө мэдрэх, хоёрт ингээд хин нэгэнтэй өөрийгөө харьцуулахгүй байх, гуравт аж аргалыг заавалжгүй өнөөдөр намайг хин аж аргалтай болгох бол өнөөдөр надад хин нэгэн уулзаж намайг аж аргалтай болгох болов. Өнөөдөр намайг хин нэгэн хоолнд оруулаад болзоонд бариад хамтаа хөтөлцөөд намайг халуун дулаан тэмрэлтээр тэрээд тэгээд аж аргал биелүүлэх хүн байгаа болов. No. Хизээж хинээс аж аргалыг бэлэглэх, аж аргалыг ойлгох, одоо мэдрүүлэх хин нэгнээс ерөөсөө хайсны хэрэггүй. Зөвхөн үүнийг өөрөө бий болгох. Аж аргалыг уртл болгоод өөртөө surprise бариад тэгээд гоё өөртөө бэлэглэх хэрэгтэй. Тэгэхээр яасан байх нь өөрөөрөө хайрал, өөрөөрөө хинтээж, хизээж бүх харьцуул. Яг одоо би ингээл өнөөдөр одоо юу гэдэндээ шалгалтын дээр унцглаа надаас босоод бүх оюутнууд тэнцээл, хурдан сургуулаа төгсөөд гоё суурин ажилтаа болоод тэгэл нөхөр их нэртэй болоод хүүхэд гаргаад амьдралаа бий болгоод бүрээсээ жинхэнэ амьдрал шиг амьдарч байна гэж бодоод хинэгдээ өөрийгөө харьцуулаад энэ хардаа ямар ч танд нөлөөлөхгүй. Хин нэгэн хүүхдээ бодоод хин нэгэн сайхан охинтой, сайхан залуутай суугаад тэр нь хизээж орой одоо тань дээр ирэхгүй. Хин нэгний хүүхэд таныг өгчөрсөн хойно асрахгүй. Хардаа хин нэгний аж аргал танд юусаа аж аргал бэлэглэх тэр шалтгаан болохгүй. Тийм учраас аж аргалыг хин нэг надад бэлэглэх болоо гэд хүлээх биш. Зөвхөн өөрөө тэнцээд өөрөө уртл болгоод 1 2 3 гэхгүйгээр хамгийн түрүүнд таныг аж аргалтай болгох тэр үйлдэлээ өөрөө хийгээд аж аргалтай амьдрах арга юм аа. Энэ бол үнэхээр сонгодог. Үнэхээр классик тийм арга. Тийм учраас аж аргалыг өөртөө бэлэглээд өөртөө surprise хараад өөртөө тэр аж аргалыг уртл болгох бүх аргуудыг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Окей. За тэгэхээр дараагийн аж аргалтай болох хамгийн сүүлчийн техник. Энэ бол мэргэжлийн хүнд хандах. Хин нэгнийг мэддэг, хагас дутуу мэдлэгтэй хүн хамгийн аюултай гэдэг үг байдаг. Тийм учраас яг одоо мэргэжлийн хүнд нь хандаад мэргэжлийн зөвлөгөө өөрт чинь хэцүү байх юм бол мэргэжлийн зөвлөгөө авах. Үнэхээр ингээд сэтгэл зүйчтэй очиод би ингээд байна. Би үүнээс аж авалдаж чадахгүй байна. Би ганцаардаад байна. Би өөрийгөө ойлгохгүй байна. Үнэхээр ингээд мэргэжлийн хүнд нь хандаад яг үнэхээр төгс мэргэжлийн тэр таны болохгүй байгаа зүйлийг төгсөөр нь сурсан, мэргэжлэр нь сурсан тэр хүнд хандаад зөвлөгөө авах явдал юм аа. Тийм учраас мэргэжлийн хин нэгэн дээр очих тэр тусмаа сэтгэл зүйчдээр очихдоо хизээж битгий татгалз, хизээж битгий буруугаар ойлго, хизээж битгий намайг ойлгохгүй, надад зүгээр л намн дээр бичигдсэн зүйл хэлж өгнө гэсэн одоо ялангуяа монгол хүмүүс монголчуудад одоо тэр сэтгэл зүйчдээр очих, сэтгэл зүйчид хандах, тэр сэтгэл зүйчийг үнэлэмж тийм айхтар хөгжөөгүй, түүнтэй харьцах тэр хэлбэр нийгэмдэр сайн тогтож өгөөгүй, түүнд одоо хандах хамгийн чухал шүү гэдгийг хин нэгэн хэцүү хүндээ зөвлөж өгдөггүй. Тийм учраас одооноос эхлээд үнэхээр дээрх аргууд тийм ч айхтар сайн нөлөөлөхгүй, тийм ч бас үр дүнгээ өгөх юм бол та мэргэжлийн сэтгэл зүйчд хандаад мэргэжлийн зөвлөгөөг авах юм бол сайн үр дүнд хүрнэ гэж бодож байна. Тэгэхээр эхлээд миний сая долларын үнэтэй аж аргалтайгаар хэрхэн ганцаараа байж сурах арга техникийг ашиглаж үзээ. Хамгийн сүүлд тийм жаахтар үр дүн хүргөхөд та мэргэжлийн сэтгэл зүйчд хандаад үзээрэй. Тэгэх юм бол үжсэн үр дүнд хүрнэ гэдэгт би 100% андгаалахгүй ч гэсэн ерөнхийдөө бас тодорхой хэмжээний үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Тэгээд миний сая долларын үнэтэй арга техник маань дуслаа.
За тэгээд удахгүй болох гэгийн харийн Валентины баяр болох гэж байгаа. Тэгээд бүх хосуудаа жаргал сайн сайхан эрүүлийн их урт удаан бүр үрдийн тэр гоё хайрыг хүсье. Чирэнүүдээ. Би хосуудыг өнөөдрөөс эхлэж чирээ. Ганц би хүмүүсийг бүгднийг гүзэлцэн гэж дуудахаар болсон. Тэгээд чирэнүүдээ бүгдэнд нь ажаргал, үнэн чайр, бие бинийгээ ойлгох тэр уужим сэтгэлийг хүсэж байна. Тэгээд үнэхээр л хайртай бол, үнэхээр л хажуутай байхыг хүсэж байгаа бол бүхэл хайраа тэр хүндээ зориулаарай. Тэгээд юу ч юм дээ. Би тэгтээ яг ингээ ярьсан чинь бас ганцаардчихлаа. За дагуулсан. За тэгээд ганцаараа аж аргалтай байг арга техникийг хуваалцлаа. Юунд ч битгий бууж өгөөрөө. Тэгээд ганцаараа аж аргалтай байцгаа хийдүүлээ. Бүгдээрээ ганцаардахгүй ганц дайсан ганцаардахгүй юу гэдэг үлээддэг баг те. Тэгдэг шиг санагдаад байх юм. Тэгээд бүгдэнд нь ааж аваа сайн сайхны хүсээ үзэгчтэйгээ уулзаг үнэхээр утсан байна. Тэгээ та нартай хайртай шүү. Тэгээ би ойрхон бичлэгнүүдэд гяс гой сэдвээр яриад тэгээд оруулах болно. Тэгээ би нэг хэсэг бас аяллаа видеонууд айгүй хийдгээс тэгээд ойрын үед одоо үнэхээр тэгж аялаж маялаад цаг зав гарахгүй. Тэгтээ аялах юм бол мэдээж аяллаа видеонуудаа оруулна. Тэгтээ одоо ихэнхдээ цаашдаа гой талаар ингээд ярилцсан тийм бичлэгнүүд орох байх. Тэгээд удахгүй бичлэгнүүдээ оруулахыг хичээн. Тийм учраас та хэд маань сугийг маань дэмжээл дахин subscribe дараа. Тэгээд гоё зүйлс та нарт таалагдсан арга техник байх юм бол эс нөхдөд уулзаад видеог маань шеэрлээд тэгээд лайк дараад тэгээд гоё сайн сайхан бас өөр гоё хуваалцах зүйл сайхан бол доор комент хэсэгт үлдээгээд тэгээд намайг дэмжээрэй. Тэгээд удахгүй өдрөө дараагийн бичлэгтэйгээ удахгүй уулзсан. Тэгээд хайртай шүү. Гүзэлзгнүүдээ бас чирэнүүдээ аж аргал сайн сайхныг хүсье. Bye bye.